Сургаалт үгс 1-р бүлэг. Израилийн хаан Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршууя. Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, ухаарлын үгсийг ухан ойлгох, ухаалаг хандлага, зөвшөлт, шударга ёс, чигч байхын сургамжийг олохын тулд гинэн нэгэнд хэрсэн ухааныг, идэр залууд мэдлэг, хянамгаа чанарыг өгөхийн тулд мэрэгэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, ухаалаг нь мэрэгэн өдөрдмжийг мөн аваг. Ингэхэн сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, мэрэгдийн үгс хийгээд онцгой тавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ. Эзнээс эмээхүйн мэдлэгийн ихэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг муухгүйд л үл тоомсордог ажээ. Эцгийнхээ сургамжийг сонс хүү минь. Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүцс. Эдгээр нь толгойд чинь чамин хэлгээ, хүзүүний чинь чимэг зөвлөлт. Нүгэлтүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь. Хэрв тэд явъя хамтдаа цус урсахаар гитэн хүлээе. Гимгүү нэг шалтгагүйгээр отъё. Амьдаар нь тэднийг үхэгсдийн орон шиг нүхрүү одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая. Олон төрлийн үн эрдэнэс олдно. Олдс юугаар орон гэрээ дүүргэх болно. Бидэнтэй хамт шавг хай. Бид бүгд хувь хөрөнгө авна гэвэл хүү минь тэдний замаар бүү алах. Хөлөө тэдний жимээс татагдав. Тэдний хөл ёрын муу тийш харайж. Тэд цус урсах гэж яардаг юм. Шувуунд хүртэл харж байхад нь өрөх тор тавих нь талаар атал. Цус юугаа тэд урсгах гэж гитэх юм. Ам юугаа алдах гэж отох юм. Олзонд шунагчдын зам ийм агаад олсон эдэн эзнийхээ амийг бүрлэгмээ. Гудманд ч мэргэн ухаан хашгирч, талбайд ч өндөр дуугаар дуугарч, олон хөлийн газарч орилж, хотын гулдан хаалганы үдэнд ч бас үгсээ тэр өгүүлрөв. Гинэнчүүдээ та нар хэдий болтол гимнэл мунхаглаа хайрлах вэ? Хэр удаан басамжлагсад басамжлаа багтаж мөнхгүйд мэдлэгийг үзэн ядах вэ? Гисгэлтэнд минь эргэн ханд. Тэгвэл би сүнсээ та нар дээр бэлхуулна. Үгээ би та нарт мэдүүлнэ. Дуутахад минь та нар үл хэрэгссэн. Даллан суглах гарыг минь хинчис анхаарсан тул зөвлгөөг минь та нар үл оошон. Гисгэлтийг минь ч эс үссэн учраас гай гамшиг дээр чинь би инээн. Айдас нүмерхөд чинь би илэглэн. Айдас та нар дээр шуурга мэд ирэхэд ч гай гамшиг та нарыг хуу мэд нүмерхүйдч. Зовлон шаналл ба гай дотгор та нар дээр буух цагт ч тийм хандна. Тэгээд тэд намайг дуудана. Би сариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна. Би солтно. Учир нь тэд мэдлэг юугийн минь үзэн ядсан. Эзнээс эмээхүйг эс сонссон. Зөвлгөөг минь тэд хүлээж аваагүй. Зэмлэлийг минь тэд хайхраагүй. Замналынхаа үр жимсийг тэгхээр нь итгэл болж, сэдсэндээ бас цатгал болж, гинэн хүн эргэж шарвах агаад үүндээ өхмөй. Булгуй нэгэн хинэггүй бөгөөд түүндээ сүрмөй. Аюулгүй байх болно. Харин намайг сонсогч нь айдасгүйгээр аж төрөх болно.